За ойл. Гишүүдийн өглөөний амгалан алтгая. Нямдарч гишүүний хэлсэн тэр нууцын тухай хуулийг өнөөдрийг хилцүүлэх асуудлын чагсаалтаас хасах санал бол боломжгүй. Дэгийн тухай хуулийн 23-ын 6 дугаар зүйл зааснаар бол 23-ын 5 зааснаар бол анхны хилцүүлгээр зарчмын зөрүүтэй санал нь дэмжигдсэн бол бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэж заасан. Тэр дагуу төрийн хилцүүлгийн явцад өөрчлөлт ороод тэгээд тэр нэмэлт өөрчлөлтийг оруулах шаардлага гарч байгаа. Бус 5 хуульд нэгт. Хоёрт бол бус байнгын хороогоор хилцэх шаардлага байхгүй байсан. 23-ын 6-аар бус байнгын хороогоор хилцүүлэх гэсэн юм асуудал гарцсан. 23-ын 6-ад бол тухайн бодлогын асуудал нь бусад байнгын хороод хамаарагдах бол гэж байгаа. Тэгвэл төрийн нууцын асуудал бол аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны харьяалах асуудал. Хууль зүйн байнгын хорооны харьяалах асуудал биш. Тэгэхээр яг 23-ын 6-га үндэслээд байнгын хороодын харьяалах асуудлуудыг улсын их хурлын тухай хуулиар харьяалах асуудлаар бодлогын хувьд нь ангилсан болохоос биш хуулийн хувьд нь ангилаагүй. Тийм учраас энэ хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг хилцэхгүй гэж хилцэх нь угаасаа дэгийн тухай хуульдаа бол зарчмын хувьд нийцэхгүй байна. Төрийн нууцын тухай хуулийг тийм учраас энэ дэгийнхаа яг өнөөдрийнхөө журмын дагуу хилцээд батлаад одоо өөрчлөлтөө оруулаа явахгүй бол энэ нуустай холбоотой нарийн харилцаа зохицуулж байгаа энэ хуулиудыг ингэж хойшлуулж удаашруулах нь бас сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Тийм учраас нууцын тухай хуулийг улсын их хурлын дэгийн тухай хуулийн 23-ын 5 дугаар зүйл заасны дагуу хилцэн шийдвэрлэх боломжтой. Тэр дэгийнхаа дагуу энэ асуудлыг шийдвэрлэе явах нь зүйтэй байна гэж. Бацаандан